Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд Excel-ийн SUMIFS функцийг хэрхэн хэрэглэх тухай жишээн дээр тайлбарж үзүүлье. За бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн байна. Нэгэн компани 6 сарын 19-наас 9 сарын 4-ний хоорондох борлуулалтын мэдээлэл өгөгдсөн. За энэ мэдээллийг ашиглаад SUMIFS функцийг хэрхэн хэрэглэх тухай 3 жишээн дээр тайлбарлая. За эхний жишээ бол сонгосон дурын 2 өдрийн хоорондох орлогын хэлбэрийг олох. SUMIFS функц нэгээд за энэ функц маань дотор sum range, criteria range 1 2 3 гэх олон шалгуур нөхцөл авдаг функц байна. Энэ sum range гэсэн аргументээр бид нар орлогын буюу цэгийн 3-аас 32 нүдний мужийг олж байна. Энэ нүдний муж absolute тойг болж байна. Ингэснээр одоо томьёо доошоо мөрөөд рүү хуулах үед одоо алдаа заах гэсэн. За criteria range нэг дээр А-гийн 3-аас 32 нүдний мужийг олж байна. За энэ нүдний муж маа адилхан absolute гэж байна. За criteria нэг дээр тухайн сонгосон өдрийн эхлэх өдрийг харуулж байна. За ингэхдээ нэг зүйлийг анхааруулахад энэ өдрийн өмнө дараах тэмдэгтүүдийг оруулна. Quotation хийх тэмдэг quotation ampersand. За энэ ampersand тэмдгийг оруулснаар h5 нүдэд чинь за энэ эдгээр тэмдэгтүүдийг оруулдаг учир нь бол одоо хэрвээ эдрийг оруулахгүйгээр томьёогоо бид нар үргэлжлүүлээ цааш нь бичээвэл томьёоны үрдүн хариу тэг гарч бидний өссөн үрдүн гарахгүй гэсэн. Энэ тэмдэгтүүдийг оруулснаар яг энэ өдрөөс эхэлж байгаа гэдгийг тодруулж зааж өгч байна хэлээ харуулж. За criteria range 2 дээр А-гийн 3-аас 32 нүдний мужийг оруулж байна. За энэ нүдний муж маа адилхан absolute тойг гэж байна. За criteria 2 дээр дуус ховно буюу 7 сарын 15-наас нь оруулж байна. За ингэхдээ маа адилхан энэ өдрөө дуусах болж байгаа гэдгийг тодорхойлох бол quotation авын тэмдэг тэнцүү quotation ampersand гэдэг оруулж байна. За ингээ алдаагаад функцаа дуусчих. Ингээд томьёо доош нь оруулж байна. За дараагийн жишээн дээр тухайн сарын орлогын хэлбэрийг тодорхойлох. За үүнийг тодорхойлох өмнө бид нар SUMIFS функцийн зарим аргумент дээр end of month гэдэг сарын сүүлийн өдөр гэсэн функцийг ашиглах гэж байгаа. За ийм учраас одоо end of month гэсэн функцийнхаа тухай тодорхой мэдээлэл өгье. За end of month функц маань дотроо start date эхлэх өдөр month буюу сар хоёр аргументтай. За start date дээр одоо жишээлбэл за 6 сарын 1-ээс өдрөө олж өгье. Month дээр тэг гэсэн утгыг хэлнэ. Энэ тэг гэдэг нь одоо яг тухайн сараа илэрхийлж байна гэсэн үг. Өөрөөр өмнөх сарын сүүлийн өдөр болгож байгаа бол энд хасах нэг гэсэн утгаар болж байна. Дараа сарын сүүлийн өдөр болгож байгаа нэмэх нэг гэсэн утгыг болно. За энэ гарчсан формат зэс рүү ороод дээд гэснээр сонгож өгнө. За инхээр сарын сүүлийн өдөр болж байгаа чи. За энэ орлого хэсгээр тухайн сарын орлого нэгдэж өгч учраас SUMIFS функц нэгээд sum range дээр орлого буюу C-ийн 3-аас 32 нүдний мужийг оруулж байна. За ингэхдээ нүдний муж маа absolute болж хэрэгтэй. Criteria range нэг дээр A-гийн 3-аас 32 нүдний мужийг оруулж байна. Ингэхдээ маа адилхан нүдний мужийг absolute оруулж хэрэгтэй. Criteria нэг дээр сарын эхлэх өдөр болоод за үүнийхээ өмнө quotation эхийн тэмдэг тэнцвэрийн тэмдэг quotation ampersand гэсэн тэмдэгтүүдийг оруулж байна. За criteria range 2 дээр мөн тухайн сарын за А-гийн 3-аас 32 нүдний мужийг оруулж байна. Criteria 2 дээр тухайн сарын дуусах өдөр буюу EO
Quant гэсэн функц оруулнаа. Start дээр сарын эхлэх өдөртөө 6 сарын 1 буюу 63 мэдний мөчийг month дээр фикс оруулаад ингээд амраад дуусчихна. За ингээд гасаар руу доош нь хуулж өгье. За дараагийн жишээн дээр сарын тухайн үйл ажиллагааны орлогын хэлбэр. За энэ хэсгээр sum x цааруулаад sum range дээр C-ийн 3-32 мэдээ чинь болж байна. Greater range нэг дээр огно буюу A-гийн 3-32 мэдээ чинь болж байна. За эдгээр нүдний мужнуудаа нүдний мужийг юу болж хэрэгтэй? Absolute. За greater нэг дээр сарын эхлэх өдөр болж байна. Энэ өдрөөс эхэлж байгаа тодорхойлохын тулд түрүү оруулж өгсөн тэмдэгтүүдэд гэж оруулж байна. Greater range 2 дээр A-гийн 3-32 мэдний мужийг оруулж өгье. Энэ мэдний мужийг absolute болгож хэрэгтэй. Greater 2 дээр end of month буюу сарын сүүлийн өдөр гэсэн нөхцөл оруулж байна. За энэ end of month функцийнхаа өмнө энэ өдрөө дуусруулж байгаа гэдгээ тодорхойлохын тулд quotation багын тэмдэг quotation ampersand гэсэн тэмдэгтүүд явуулж байна. За greater range 3 дээр B-ийн 3-32 мэдний мужийг оруулж байна. За энэ нүдний мужийг маа адилхан absolute хаяг болж байна. Greater 3 дээр I22 буюу үйлчлэг гэсэн одоо энэ мэдний мужийг оруулж байна. Таны голоош нь болоод өгч. За ингээд sum if функцийг хэрхэн хэрэглэх тухай 3 жишээндээ тайлбарлаа. Одоо бүхэн энэ жишээ санаа аван өөрийн ажилд хэрэгтэй таны зохиож туршаад үзээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.